Харин өмнөх амьдралын засааны хувьд тийм байгаагүй юм. Хиндрэг гихч инээр ахын нэг нь ажил 3 дугаар залуу эзний сэтгэл дэвтэр хичээчихээс эмээхгүй айцыг сонсоход орсон байжээ. Одоогийн засааны өмнөхөөс тэс өөр хүн болсон билээ. Энэ сахалтай навс түүний өмнө ингэж бие тоож байгаа нь байдлыг улам сонирхолтой болгов. Уламжлал эсэр Хөлөг-Баатруудыг нэр төр үнэнч байдлын илэрхийлэл гэж өргөмжилдэг. Тэд ихэгчдийн эзгортон гэр бүл төрж багаасаа тулааны оршиг болон өс зүйд хатуус оршицдаг байна. Тэд тулааны талбар болон даасгараар хангалттай хавья байгуулсны хадараа эзнээсээ Хөлөг-Баатрын хэргийн мөртөж жинхэнэ баатар болдог байна. Лосяны бодлоор Хөлөг-Баатрууд бол эзнийхээ чимэрхалтай хүзэгчийг зүүсэн үнтэй анч нохтоос өөр юу ч биш юм. Тэд өөрсдийг нь хөрөнгө мөнгө нэр төрөөр хангах хязгаарчнууд болон дэд гаралтай хүмүүс найрсаг хандаж тас тасах хүрэхтэй байдаг. Түүний өмнө зогсож буй энэ биеэ тоосон навч болох Хиндрийг өнийч зөв хийж чадахгүй байна. Лосяны гэр бүл дэх байр суурь муу байгаа ийм харьцаа авахд нөлөөсөн байж болох ч түүний ингэж данжлах шалтгаан нардан байгаа хүн юм. Жордигийн нөлөө түүнд хинч халтшгүй мэдрэмж төрүүлдэг ач. Үнэн дээр Лосын энэ юу ч мэдгүй тэнэгт хатуу сургамж өгч үзэл бодлыг нь суураар нураахыг маш их хүсэж байлаа. Хэрэг боломж олдвол тэрээр инээрээр тоглож маш их зугаацах байв. Харамсалтай нь тэрээр хэтрүүлчгүй эцэг нь хэрхэн хүлээж авахыг анхаарах ёстой. Хүссэн ч Хөлөг-Баатрууд бол язгуурны гэр бүлийн гол талааны хүч. Үн цэнтэй хөрөнгө юм. Зүй бүс гэж үтсэн ямар ч шийтгэл нь эзэн болон албатын хооронд шаардлагагүй хорцодмал байдлыг үүсгэн. Лусийн одоогоор бүх хүчийг гаргаж болохгүй. Энэ бол тохиромжтой цаг биш. Тэрээр тод чанга дугаар хэлв. Өнгөрсөн болсон жижиг явдлаас болоод бэлтгэжийн талбайгаас зогтаад иж алгүй. Тэрээр одооноос эхлэн эдийн техник сурахаар энд өөр орхон ирж байгаа мэддэг. Тэр аж хэдийн дими маш их цаг хугацааг өрсөн тул нөхөж сурах зүйл их байна. Үүнийг сонсоод 3 дугаар залуу эзэн эхний хэлбэрт суралцах тухай дуртахад Хиндрэг чангаар хүрв. Тэрээр Лосяны насыг бодвол эрдний хэлбэрт суралцахад дэндүү оройцсон гэж зүтгэв. 15 наснаас хойш анхан шатнаас хэрхэн огт боломжгүй гэж тэр тайлбарлав. 16 настай гэрээс гартдаггүй хүүхдийн хувьд бүх зүйл дууссан гэсэн үг. Эрдний хэлбэрүүд нь тэднээс өмнө амьдарч байсан хүмүүсийн үлдээсэн нус техник, өв залхамжлах юм. Өвөг дээдсийн зохиосон хөтөлбөрүүдийг зүгээр л дагснаар шинэ үеийнхэн гүн ухаашиг очиж чадна. Мөн тэд бие мах бодож хэрэгжүүлж эрдний мэрэгэн ухааны дэдийг харуулж чаддаг. Гэвч эрдний хэлбэрүүдийг зөвхөн манайгийн сувг нь нээлттэй хүмүүсэд сарах боломжтой. Хиндрэгийн хэлснээр тэрхүү манайгийн сувгууд 16 наснаас хойш харагддаг байна. Хэрэг Лосын одоо их биш энэ нь зүгээр биеийн тамирын тасгал болохоос хэвтрэхгүй. Ухаарсгүй эрдний хэлбэр нь хоосон харилцаа ажил бөгөөд огт хэрэгцээгүй зүйл юм. Магадгүй энэ нь 3 дугаар залуу эзэнд илүү тохирох байх. Хэрэгцээгүй язгууртан зэрүүлсэн хэрэгцээгүй тасгал саргууш шүү дээ. Тэр ч байтугай энэ ташрамд эзэнт гүрний хамгийн анхуу бүжигчинч болж болох юм. Ингэснээр тэр илдээ бодлогогүй савчхийн оронд өөрт нь юу үнэхээр тохирохыг олж цаг хугацаа хэмнэж чадна. Хиндрэг мөн Лосяныг өдөр хоногийн зүгээр цэцэржиг арчилж өнгөрөх хэрэгтэй гэж зөвлөв. Эцсийн эцэст энэ хорвоод хүн бүрт гүйцэтгэх ёстой үүрэг гэж бий. Бусад Хөлөг-Баатруудын чимээгүй байдлаас үзвэл тэд Хиндрэгийн догт хог дэмжиж байгаа бололтой. Сахалтай Хөлөг-Баатар язгууртан хүүгийн хамрыг дарж үг хэлэх чадваргүй болгосондоо өөрөөрөө нэлээд хаж байлаа. Үнэн дээр манайгийн сувг 16 наснд хаагддаг гэх яриа бол иш тод хормог юм. Энэ нь баг зэрэг шалгах амархан ичлэгдэх зүйл байлаа. Гэвч энэ нь Хиндрэгт огт хамаагүй байв. Хэрэг түүнийг буруу тухайлж тэр зүгээр киныг царайлж асуудлыг аяар ханамжаач чадна. Түүний жинхэнэ зорилгоор хэдийн биелсэн байлаа. Тэр зүгээр л хариу тэнцэж чадахгүй. Тэний хүүгийн итгэж найдварыг бүрмсэн үгүй хийхийг хүссэн юм. Бэлтгэхийн талбай дээр шин бүр Лосын жирийн дагалдагчид дарамжлалан айд сандарсандаа байрандаа тагцсан өрөөдөлтөй өөр шиг харагддаг бай. Үүний хариуд 3 дугаар залуу эзэн жижигч айдоо зөвлөн жижигсэн хоолоогоор хариулав. Тэрээр Хиндрэгийн хийсэн зүйл ном содөр дэлхийс арай өөр сонсогдож байна гэж хэлв. Түүний мэдж байгаагаар манайгийн сувг 16-д биш харин 25 наснд таагддаг. Хэрв тэр одоо их хэлбэх ямар ч асуудал өсөх хүчиргүй. Хиндрэг өөрийнхөө зөв хэмээн бүдүүлгээр зүтгэв. Лосын даруй дайшт хийж Хиндрэгийн бас энэ асуудалд ижиж байр суурьтай байдаг гэсхийг асан мөрийн ах чартыг татан орцуулав. Тэнийг Хиндрэг түүний бас түүнийг дэмжин гэж итгэлтэй хариуллаа. Тэрээр өөрийгөө хавхаар бэлдсэн хавханд дөнгөж сая онснаа мэдээч үгүй байв. Лосын өнөө үед Вальдек гэр бүл мөчийн замдаа орсон байх хэмээн хашаглав. Тэрч байтугай юу ч мэдэхгүй Хансыг өөрийн жүжигчдтэй оролцууллаа. 3 дугаар залуу эзэн түүний өмнө байгаа энэ тэнэг Хөлөг-Баатар гудамжны залбин нохооч мэдэх хамгийн наад цахан зүйлийг ч ойлгохгүй байна хэмээн гомдлоо. Харийнхөө бүдүүлэг байдлаас олж хичнээн олон ирээдүйтэй авиаснууд боломжоо хулгайлуулсан бол хэрэг түүний гэр бүлийн Хөлөг-Баатрууд жижигхэн тархиндаа наад цахан үнэнийг ч тогтоож чадахгүй бол дараагийн үеийн Хөлөг-Баатрууд мөхөх болно. Хиндрэгийн ам сортой байсны ачаар Лосын бурууг хайртай хаахасан толгойроо төсгөж чадав. Хэрэг Жорди бэлбэхийн талбайгаа ийм хараахай бүдүүлэхээр өдөртдөг бол энэ нь гэр бүлийн нэр төргийг гутаасан хэрэг бөгөөд ишт хэмэрх юм. Хиндрэг шиг жирийн дагалдагч эзнийхээ төрсөн хөв мөчлөхийг хизээч зөрчлөхгүй шалтай. Лосяны цогцлог үгийг сонссны дараа сахалт эр баг зэрэг сандарч тэвдэв.
Их гүнгүү хүүг мэхэлсэн гэж буруу тохирох нь ноцтой асуудал юм. Вальдекийн гэр бүлийн Хүжиг Баатар ийм өчүүхэн зүйл хийх аргагүй үсттэй. Буруу зүйл хийхээс айн хиндрэг өмнөх мэдвэлтэй бацгсав. Лусенгийн асуудлыг нухацтай авч үзэх бодолтой байна. Ийм хэмжээний алдаа дутагчийг зүгээр өнгөрөөж болохгүй. Энэ том Хүжиг Баатарт хижээ буруу хөдөлгөөл юу болхийг харуулах цаг нь болжээ. Ноён хиндрэг энэ асуудал ямар ноцтой байгааг огт харахгүй байх шиг байна. Хэрв тэр зүгээр Лусеныг гутаахыг хүссэн бол өгөөмөр залуу эзэн үнийг найрсахаар өнгөрөх байсан бид. Язгууртны үргээ мартаж цагийг дэмий өрсөн өөрийнх нь буруугаас олж хиндрэг болон бусад хүмүүс түүнд дайсансан харцаар ханддаг. Гэдгийг тэр хүчээр зөвшөөрөхөд бэлэн байна. Түүнд хариуцлага тооцсны төлөө тэр өөрийн хүмүүсийг хизээч эзэмшихгүй байх байсан. Үүнээс гадна Хүжиг Баатрууд болон их гүн тусын баган болсон түүний ах нар буруу мэдчихээр авьяаснуудыг эсэргэж цаад байж байгаа бол тусын зүгээр сууж нүдэ аниад өнгөрөөхгүй. Харахгүй бүдүүжиг байдал нь хүндэт Вальдекийн Хүжиг Баатруудын цэргийн хүчинд ан цаг үүсгэх болно. Наривчлан хэлбэл энэ нь тэдний ард түмэнд ноцтой аюул учруулж болцсохгүй юм. Лусен цөөн хідэн үгээр нөхцөл байдлыг эргүүлж Дог тоог нэр төртөө итгэж болгон хувирхав. Вальдек гэдэг нэрийг бахархалтайгаар арчиваа. Хүний хувьд ийм буруу үйлдэл дургуйцэх нь төлийн зөв юм. Тэрээр өөрийн үндслэлээ сайтар тайлбарлаж тэнийг хиндрэгт хийсэн үеийнх нь ноцтой байдлыг ойлгож чадав. Тэрээр энэхүү мөргөлдөөний үр дагаварт савлаа бичсэн нь дээр байх. Лусен энэ явдлыг эцэгтэй итгэж Жортигийн дагалт бичтийн эсрэг татаад шалгалт явуулахыг шаардна гэж сөрдөөв. Дөнгөж сая юу болсон хиндрэг итгэж чадахгүй байлаа. Өчүүхэн төдий Догт хонд чичирдэг байсан хүү. Одоо эсэргүүцэн тэнцэж байна. Лусен мөртөө жилийн өмнө яш хурах шиг эмзэг солдорой байсан. Одоо тэр өчүүхэн хиндрэг гихч эргэлзээгүйгээр бод нэрвэж чадах өсгөлэн чана. Араадны хаан шиг болжээ. Энэхүү өмнөнийг харсан бичгчийн талбай нэгэн арга буюу орцохоос өөр аргагүй төрөв. Их гүнгийн хоёр дахь Жорти Вальдек эцэст нь талбарт гарч ирсэ. Хиндрэг айсандаа өмдөндөө тусаах төгсөн бол Лусен хайгаа яг цагтаа ирсэн баяртай байв. Жорти дүүрүүгээ ирж жигсэн харцаар харав. Хиндрэг сандарсандаа юу болоод байгааг тайлбарлахаар эзнийхээ хажуу руу яарангав. Тэрээр өөрийгөө ямар ч буруугүй гэж саатах тайлбар олох гэж төвдрөв. Үгэндээ тэрж байлаа. Түүний сандарч төвдөрхийг сонсохоос дарсан Жорти түүнийг дуугүй болохов. Тайлбарлах шаардлага байхгүй. Жорти анхнаасаа бүх зүйлийг арсаа сажиж байсан. Тэрээр хиндрэгийн шигшигтэй үйлдэлийг өөрийн нүдээр харж чихээрээ сонссон байв. Хүжиг Баатар өөрөөсөө дараа 2 дахин дүү хүүхдийн үгэнд татсандаа ичих хэрэгтэй. Жорти үнэхээр сэтгэл дундуур байлаа. Жорти Хүжиг Баатрын мөрнөөс чангатхан эзнээ үнээс илүү хэцүү байдалд оруулахыг хүсээгүй бол тэрхүү муухай царайгаа цэсхийг тушаав. Жорти тэдэн зүү чиглэн осоход Ханс насны ард айж хоргов. Зүрх муутай зарцсан чичирч байхад 3 дахь залуу эзэн хаан нүдлөө нэгслэн харав. Жортиг удаан хугацааны дараа анх удаа харсан Лусен хаан нүд царай дотроос олов. Жорти Вальдекийг язгууртнуудын дунд язгууртан гэж олонтойд үздэг. Тэрээр Лусены анхны амьдралд ч нохоо шиг аштайгаараа албартай байсан. Түүний нөлөө их гүнгийн ууган хүүгийнхээс хайвгүй сууж байсан. Тэр Жорти өөрийн талд гадны хүмүүсийг эсвэрхэд хүрсэн. Тэдний ихэнх нь аим шигтэй төгсгөлтэй толгойлно. Жорти айсны хэрэгслийг хэрэгцээгүй гэж үзэж түүнийг хэрэгт көтрөх эсвэл зүгээр хайчдаг. Одоохондоо Лусен хатаа илдэг инээн сүлжиж бижиглэж ёс журамтай мэдчихв. Тэд хамгийн сүүлд ирснээс хойш удаан хугацаа өнгөрсөн тул тэрээр хідэн уужиг өссөн үгс хэлв. Жорти өгөө ториулгүй Лусеныг тэнэг амтан гэж дуудав. Тэрээр дүүгээ бичгчийн талбай төхөл тайсан цагаас хойш бүх зүйл хэрхэн өрнөхийг харсан гэж хэлв. Жорти түүнийг эрхэм гэр бүлийнхэн нэр хүндээг гутаасан үйлдэл гаргаж зөрхөллөө. Химэн буруутгав. Лусен жижиглэлтэй өргөжлүүлж хасаа энэ буруу талаа дэлгэрэнгүй тайлбарлахыг хүслээ. Ноён хиндрэг онос судалснаас хойш удаан хугацаа өнгөрсөн тул сайн явдал зүгээр үйлс хөцөс байсан гэж Жорти зөвтгөв. Гэсэн ч шаардлагагүй төрөвдөр үүсгэхийн тулд түүний нэр төртөө нэрийг батгасан нь илэрхий алдаа байлаа. Үүний төлөө хиндрэг хариуцлагаас мулдарч чадахгүй. Гэвч Жорти өчүүхэн явдлын төлөө өөрийнхөө зэмлэх эсвэл шийдэх бодолгүй байна. Учир нь тэрээр хэрэгцээгүй дүүгээсээ ялгаатай нь үнэнч байдлын үнц нь болон ноён хиндрэг гэр бүлийнхээ төлөө хичнээн их цус урсгасныг мэднэ гэж хэлв. Түүнчлэн Эрдэнэ урлагийн анхан шатны бэлтгэлэгч тэсвэрлэж чадахгүй зогцсон хүнд жинхэнэ Хүжиг Баатрыг шүмжилж буруутгах хэрэг байхгүй. Жорти Лусеныг буруутгахаасаа өмнө ихрээд дагалж бичтэй хүнд итгэж сурах ёстой гэж шаардав. Зөвхөн үргээ ухамсарсан Хүжиг Баатруудын удангийн Чарльз Вальдек оршин тогтнож удирдах чадж байгаа. Жорти өөрийн хүмүүс рүү эргэж өнөөдрийн өмнөний төлөө дүүгийнхээ өмнөөс чин сэтгэлээсээ хүрцэл өчөв. Лусены үгийг уучлах ёстой гэнэ хүүхдийн ааш аяг гэж үзээд тэрээр тэнийг дүүдээ онцгойлон анхаарч тавихан амлав. Лусенд Жорти түүний үгэн дайршгийг хэрхэн зохицуулсан нэлээд сэтгэл төрүүлв. Энэ залуугийн тархин нэлээд хурдан ажилтдаг аж. Лусен дарамжлал буруу тулаа Жорти руу чиглүүлсэн боловч хоёр дахь хүүгний Хүжиг Баатруудыг дарамжилсан хэрэг болсон хувиргаж тэднийг өдөөхийн зэрэгтэй нүрээ тавж чадав. Өнөөдөр бол зүгээр л би халааш байлаа. Тэрээр тулгарсан асуудлыг шийдэж чадсан Жортиг сайшаах болно. Лусен гараа цэжиндээ авч үл ойлгоцлыг хүлээн зөвшөөрөөд
хайгаа дарамжиж зүрхэсний төлөө зүй ясны зэмшил хүртэхээс татгалцсан жартын шийдвэрт талархав. Тэрээр жартын үгийг үнтэй зүйл мэтэр хүлээн авч зүрхэндээ тусгаж байгаа дүр эсгэв. Лусийн ахыг нь магтах зураа түүнийг хоосон талхаатай тэнийг гэж тартхан дарамжлаад амжив. Тэрээр өмнө нь ичмэр зүйлс ярьсандаа хүчил өчиж өөрийгөө хайхаа энернгөө сэтгэлээс сурцахыг хүссэн дүү хэмээн өргөмжлөв. Лусийн жартыг хэтрүүлэн магтаж ахынхаа сургаалыг даруй тэмдэглэж авахыг ханс тушаалаа. Зүгээр чинийг цаас болохгүй. Тиймээс эдгээр үгсийг хамгийн чанартай тарган дээр хатгаж үлдэх ёстой гин. Ингэх нь хоёр зорилготой байв. Тэр жартыг ашиглан Лусаны солдороо төрхийг арчиж хүн бүрийн тэрхэн шин хүчрэх сэтгэл өвдөөхийг зорив. Энэ бол нэр төрөө шинжигч буй хэрэг бөгөөд өрөвдөлтэй 3 дугаар залуу эзэн тэхэн байхгүй болжээ. Түүний оронд язгууртнуудын тоглоомоор хэрхэн тоглохоо мэддэг нэгэн гарч ирв. Лусын өгнөөсөө буцаж жартагаас явах зөвшөөрөл хүсв. Бас сарлуудын өмнө үргэлжлүүлэн маргаалтуул тэдний хиндэнч сайн зүйл болохгүй. Эцэстэн жартын ялагдаагүй ч Лусины өрн цэцэн өдөн хатгасан тактик хүртлээ урлав. Тэрээр дүүдээ хатуу сромж өгөхийн тулд нутагтаа арай удаан байхыг хүссэн. Гэвч Лусын тэдний эзэгсүүлийн үед түүнийг анхаартай ажиглаж байгааг сануулв. Тэгээс ихэж буй Лусийн далтах зүйл байхгүй ч хайхын хувьд өөр хэрэг байлаа. Тэр эргэж харан жартгийн чимээгүй байдлыг зөвшөөрөл гэж үзв. Лусийн хансыг дагуулсан бэлтгэлийн тал байгаас ямар цаад үгээр гарч чадлаа. Жартитай баг зэрэг маргаалтаж зугаалсан тул тэд одоо явах шийджээ. Лусын нэг гармагц хиндрэг эзэн жортоо тэрхэрч түүний зүгээр явахгүй ахыг хичээв. Энэ нь түүний хийж болох хамгийн буруу алхам байсан бөгөөд Жорти одоо уурандаа шатжээ. Тэр ямар нэг байдлаар хуурдагдсанаа гадарч байлаа. Лусиан ханс хоёр өмнө нь явсандаа хашийн үзэгчэн замаараа буцав. Ховын тасчхан 2 дугаар хүүг гомдосон гэпийн мэдээд сэтгэл нь нижээд түгшиж байлаа. Лусиан 2 дугаар залуу эзэн Жорти юу хийж чадахыг хинээс ч илүү мэднэ. Ханс тэр мангасаас ирж болох шүү авалтаа сайж байв. Энэ удаад аз таарсан ч дараагийн удаа зүгээр өнгөрнө гэх баталгаа байхгүй. Ханс ангуучрагдахаас айсан арчаагүй амтэн шиг харагдаж байлаа. Лусиан хансыг яагаад ингэж аашилж байгааг ойлгож байв. Энэ хүү зөвхөн язгууртнуудын доор ажиллаж байсан хүмүүсийн зорилгохтын зүйлийг тулж байна. Хэрэгцээгүй дараа нь хэрэг мандаж чад өөрийгөө уснаас хооройгоор хат. Доод тушаалын хүмүүс нь тохирч үздэг. Хариуцлага хүлээдэггүй эзнээс илүү өөр хүргэмзүүлэггүй. Лусины мэдрэмжийг дэндүү сайн мэдэх тул бяцхан хансыг өөрийн тулсан зүйлийг тулуулахыг хүссэнгүй. Тэрээр тусчдаа жирийн нэг хөлөг баатар тэдэнд хүрч чадахгүй. Бөгөөд үүнийг хизээч зөвшөөрөхгүй гэвшээ батлав. Сүүжийн хідэн галзуу өдрүүдэд ханст хэцүү байсан тул Лусын түүний хийсэн бүхэн талархаж байлаа. Эзэн нь тэнэгтгэхэд дандаа доод хүмүүс нь хийх мөчдөг үзээ. Хажин жигтэй залуу эзний тасчхын хувьд ханс нэрээ засан байж таарна. Түүний айцыг намжаахан тулд Лусын нэг зүйлийг амлав. Үүнээс хойш тэр өөрийн хүмүүсийг хинч давруулахгүй гин. Эзнийх нь үйлдэл тэнийг мэд харагдсан ч тэд хизээч айдас дунд амьдрахгүй. Ханс залуу эзний амлалтыг зөрхөндөө нааж түүний дэмжсэн гарыг хатав. Вальдкийн эзэн газарт Лусын өөрийн итгэж тасчхын хамт гадар явж байв. Бэлтгэжийн танхимд болсон явжийн дараа бүх зүйл аимшигтай намгүн болсон тэр гайхаж байлаа. Тэрээр жордог зүгээр суугаад өшөө авахгүй өнгөрөх хүн биш гэдгийг мэдэж байв. Өнөөдөр Лусын хаяхаа ардуур сэтж байсан өчүүхэн заж михийг олж мэдэв. Тэрээр өмнө нь хизээч байгаагүйгээр өөрийг нь хөргсөн нэг хуудас цаас хүлээн авчээ. Хачирхалтай нөргөлж номхон байдаг ханс хүртэл тэр цаасны агуулгыг зүгээр өнгөрөөж чадсангүй. Эзэн зарц хоёр хамгийн бүсэр шудраг бус явдаж өрцөн мэт уурсан алхав. Ахан түүний хизээч хурч болохгүй ганц зүйл болох Лусины халаасны мөнгөнд халтаж зөрхийжээ. Ханс хүртэл уурсан шалпаан нь түүний цалин хүртэл хассан байсантай холбоотой байв. Лусын өнөө өглөө эрт хөөрхөн босчээ. Тэрээр энэ сарын төсвийн төлөвлөлөө тусгасан зэгтэж ирнэ гэдгийг мэдчихэв. Өнөөдөр бол тэрээр нэмэлт сарны гэрш төгсөх хөдөлж авч шаардлагатай хангамжаа нөөцлөх ёстой өдөр юм. Өнгөрсөн сарын их хөршний дараа түүний данс танд өөрөх ёстой байлаа. Наад сан тэгэх ёстой байв. Гэвч тэр цаасан дээрх тоог хараад түүний инээмсэж дараа замхороо. Тэрээр маш их цочирдсан тул барьжсэн баримтаа алдав. Төсвийн хураангуйгаар түүний халаасны мөнгийг 75% хассан байв. Үүнтэй адил хансын цашин 30% буурулжээ. Тэн нос Жорти Лусины таслах байранд суулгасан халах шивгчнэр дамжуулан тоог өөрчилж зөрхсөн байна. Энэ бол уучлж боломгүй хэрэг байв. Мөнгө зархын цаазаар авах хэлтэй хүнд гинт хэрэг гэхийг мэдсээр байж тэд ингэж зөрхөлжээ. Язгууртнуудын нийгэмд Лусын өрөө хэсэгчлэн буруутай гэхийг хүлээн зөвшөөрөв. Ахан ийм утгагүй зүйл хийж чадсан царын ганц шалпаан нь түүний хамгаалалтсаар байсныг байв. 3 дугаар гүнгийн авахад таалж төссөн дараа Лусын төсвийн удирдлагыг өөрхөн даатгасан юм. Гэр бүлийн дэргэд удаан хугацаанд байсан хуучин авах шивгчин даан төсвийг чадварлаг. Нямба удирддаг байв. Сайхнаас даныг сальж Лусины гэрийг удирдж тэрхүү туршлагагүй залуу халах шивгчин иржээ. Өнөөдөр тэрээр шинэ авах шивгчинтэй анхудаа нүр тулан уулзж байгаа нэг. Тэрээр нүүр
үнэндээ инeen зүйл тодруулан өөрийн эзэн байх ёстой хүндээ илтгэр мэдчихв. Тэр өөрийгөө Жинни гэж танилцуулав. Тэрээр анх тамирдаг дотоо гэрийн эзэнтэй мэдчихийг хүссэн гин. Гэвч тухайн үед Люсийн завлангаас ангижирч гадууш гарах бодлого байсан бололтой. Орондоо удаан хугацаагаар хэвтэж өнгөрүүлсэн үе эцэст нь туссан сайн хэрэг. Ханс түүний залуу эзэнтэй харьцаж буй өнгөө ай согт таалагдсангүй. Люсийн өнөөдөр Жиннийг ямар нэг буруу зүйл хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэр бүх танилцуулга Деми яриаг алгасхыг хүсэж байна. Тэрээр илүү яаштай асуудлыг шийдэхээр шивэрчдийн байранд ирсэн байна. Санхүүжилтийн асуудлыг хурдан шийдэхийн тулд тэрээр Жиннигээс шууд асуухаар шийджээ. Тэрээр энэ сарын утгагүй төсвийн төлөвлөгөөг түүнийг боловсруулсан мөн гэж хэлв. Үүний хариуд тэрээр инээдээ арай ядан барьж байв. Жинни үүнийг бүхэлд нь өөрөө бичсэн гэдгээ бахархалтайгаар хүлээн зөвшөөрөв. Тэрээр Люсиныг хуучин ахлах шивэрчэнд бүрэн мэрхээ шийдүүлсэн гэдгийг дурджээ. Данагийн үргийг хүлээж аваад тэрээр зүгээр л өөрт нь хүлээж өгсөн үргийг гүйцэтгсэн гин. Жинни өдөө хүртэл маш хичээнгүй ажиллаж байхад залуу эзэн ийхүү байцааж байгаад гайхаж байгаагаа залжин хэлв. Эцсийн эцэст төсвийн төлөвлөгөө гаргах нь угтаа гэрийн эзэн өөрөө хийх ёстой ажил байсан юм. Люсин Жиннийг энэ баримтыг шалтгаан болгон ашиглана гэдгийг мэдж байв. Түүний ханг байж дахин нэг удаа буруутан болов. Үүний тулд тэрээр өөр арга байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэсэн хэдий ч ямар нэг зүйл логик нийцэхгүй байв. Төсвийн төлөвлөгөөгөөр баш эцгийнх нь дахин олгосон хөрөнгийн дийлэнх нь бүх шивгчдийн царин нэмэхэд зориулагджээ. Түүний гэрийн аж хичэд тайнг байдлаас олж хахирсан тул тэрээр мөнгөний албавчийг нөхөөгөө суур гэж үзэхэд байшиндаа. Гэвч хэрэг тийм бол яагаад хансын царинг нэмхийн оронд тассан бэ? Энэ бол залуу ахлах шивгчний зохион байгуулсан биш санхүүгийн дайрт гэдгийг хөхөд чарч чадна. Жинни тэнэг царайлж ямар нэг алдаа гарсан байх ёстой гэж зүтгэв. Тэрээр гэрийн ажлыг өдөртөх хэцүү байдлыг ийм алдаа гаргасан шалтгаан болгон ашиглажээ. Тэрээр өөрийн өдөржингод байдаг шивгчдийг хэд их ачаалттай ажиллаж байсныг гэрчлэгийг шаардав. Түүний харцсан дор тэд хэрхэн хөшиж байгааг харахад Жинни ажилчдаар дамжуулсан гэрийг хэдийн хяналттай басна илтбэ. Бүх шивгчид санагсан инээн сэвлэлээр Жинни авахыг магтаж түүний шийдвэрийг өмөрхөр явуулав. Тэд цаашид ийм алдаа гарахгүй тул давсах шивгчинд илүү сайн туслахаа амлав. Люсийн ярилцсандаа санаа алдан Ханстай хамт тохров. Ханс эзнээ эсэргүүцнэ гэж хүлээж байсан цорын ганц удаа байсан ч гэрч гисэнгүү. Яг одоо энэ байшин Люсины нэр дээр байгаа ч туслах байрны гар хөл нь өөр хүний өвөнд орж байна. Люсийн шивгчдийн байрнаас гарахаасаа өмнө Жиннигээс сүйчийн асуултыг асуув. Тэр түүнийг анхааралтай хариулна гэж найдаж байв. Тэр түүнээс эзэн хин бэ гэж шууд асуув. Энэ асуултанд хариулахын тулд Жинни эхлээд өөрийн эзэн журттай зөвлөдөх хэрэгтэй гэж зүтгэв. Люсины үзэж байгаагаар бие махбодыг амьд үлдээхийн тулд идэлсэн эдийг өгтөж авах ёстой. Тэгээд яг одоо түүний зүрх дотроосоо ярьж байна. Тэрхүү ярьцлыг эмчлэх арга нь Вальдкийн нутаг дэсгэрийн харахуу гудамжинд байр сахуушин газар байж магадгүй юм. 3 дугаар залуу эзэн бараа нөмрөн сэтгвлээ тайвшруулахын тулд загасчлах гэж байгаа нэрээр Хансыг тэрхүү с жижигтэй газар руу дагалан оров. Тэд задгаа усны оронд уушиж гүйцсэн мөрөдөө тоорогчдоор дүүрсэн газар дорх заданы үйлдүү оржээ. Уушин газрын гол тулаанчид үйлчлүүлэгчдийн төлөө зарчдаг ринг байв. Люсинаас асуувал энэ бол загасчлахад хамгийн тохиромжтой газар юм. Хэн мэдэх вэ? Магадгүй тэд өнөөдөр том загас барих юм билүү? Гол гинцэний хажуугаар өнгөрч тэрээр хоосон баарны лангуу атах. Бармин түүнийг алсаас харж энэ газар бол гэж шууд анхааруулав. Хүүхдүүд дэмий хорхиж явах газар биш шүү дээ. Люсин мөрөдөө тоглоомын газар үйлчлүүлэгчээ гошлох хэсгүү хэмээн гомдолсов. Хэрв тэр үйлчлүүлэгчин тоглох бэлэн мөнгөөр хашгисан нэг юм байв яах вэ? Түүнийг царайгаа харуулж мөгс бармины хандлага шууд нааштайгаар өөрчлөгдлөө. Люсин тэр ахлах шивгчийн нийт ажилчдын өмнө банстад шийтгээгүүд хид хидний шалтгаан байв. Нэгдүгээр Жинни бол зүгээр нэг жирийн ажилтан биш бөгөөд түүний ард том хамгаалалт бий. Тэр бол Жордиг нэлхаас нь өсвсөн хөл хийх нөхөн тул Жорди түүнийг төрсөн шигээ сандаг. Тиймээс тэр эмэгтэйд гар хөрвөл гал дээр тас нэмж асуудлыг улан дамжруулах байлаа. Хоёрдугаар Люсины туслах байрны шатлан захирах эсцэндээ төсөөлснөөс ч илүү замбраагүй байв. Түүний одоогийн нөхцөл байдал эрүүл ухаанаас дэндүү хол байсан тул тохирсон арга хэмжээ авах шаардлагатай байлаа. Эцэст нь түүний эцэг болох гүн түүнийг ажиллаж байгаа бөгөөд төсвийн хуваалцтад гар дүрснийг мэдэхгүй байх харахгүй юм. Өөрөөр хэлбэл гэр дотоох замбараагүй байдлыг зэгцлэхийн түүний давах хэвээр дараагийн нэгийг шалгахтай. Тэрээр их гүн болон түүний туслахуудад өөрийнхөө юу чаддгийг харуулхад л болно. Ажлаа эхлүүлэхийн тулд тэрээр таниулсан халаасны мөнгнөөс үлцнийг аваад энэ насгар мөрөдөө тоглоомын газарт ирсэн юм. Тэрээр ирсэн хүзэр бүрээ төгс тогсноор чихнийх нь бөөгнөр залуурхан чихгэрээ гарцаагүй томорсоор байлаа. Дэлэрийн хүзэр холих ганган чимээ танхимыг дүүрэх бөгөөд энэ нь Люсины халаас руу мөнгө өрсөн орох чимээ байв. Тэр энд суугаад тоглоомондоо бүрэн төлөрч мөнгө өсгөж хвчнээс хойш хэдэн цаг өнгөрчээ. Тэрээр дараалан маш олон удаа ходсон тул түүний ширээнийг тойрон хүмүүс цөвлөрлөө. Тэрээр энэ газрын хашир торшихтай тоглогчдын нэгийг ямар ч хүчин чармаашд гаргахгүйгээр хоолсож архив. Энэ
газрын байнгын үйлчлүүлэгч байсан тэр хашир тоглогч өөрийгөө нэг насгай буцаанд хөө хамарчлаа гэдэгт итгэж чадахгүй байлаа. Лосын ширээний ард иждэг үгээр өдөж байсан тож түүний эсрэг тоглоход үнэхээр цогцолтон байв. Азар тэр хашир ир хизээ зогсохоо мэдэж байсан тож тоглоомоо архин хурсаа. Хансын ухаан балартах төхөв. Эзнийгээ ийм мундаг мөрөдөө тоглогч гэдгийг тэр огт мэдээгүй байжээ. Хажуудаа өндөр гүшгийн чипнүүд оваасан лосын өртөнд ана мана үсэрч чадах шинэ өрсөлдөгчийг шаардав. Тэрээр халаасаа зузаатахаас гадна энэ газрын хүрхэгчтэй амьтдыг хөө хамаад байгаа нь өөр нэгэн шалтгаантай байшаа. Түүний тооцоолж би хар. Өгөөс хайж хүжээсэн тэр хүн нь одоо л хөдөлчихших гэж байна. Хүжээжсэнээр нөөц мөрөдөө тоглоомын газрын хасах савгтан нэгдэж шинэ өрсөлдөгч орж ирлээ. Лосяны тамаг яг таарав. Том загсаа дэгэд жаах цаг нь яг одоо үйшээ. Танхим нэгэн бэртээ. Том биетээ ир орж ирэн хүн бүрийн анхаарлыг татав. Тэрээр ширүүн төрхтэй бөгөөд нөөрөн дундуура аимшигтай сарвтай ажээ. Тэр эрэр хэм зочдыг цаг тухайд нь таньж мэдчиж чадаагүйдээ хүрцэл өчөв. Тэгээд өөрийгөө энэхүү эрэл жирийн газрын менежер Хьюго хэмээн танилцуулав. Хьюго хурууга дуугар хад түүний дэлгэрүүд шууд хөдөөж хэллээ. Тэд тодорхой нөхцөл байдлын улмаас өнөөдрийн үйл ажиллагаагаа зогсоох болсондоо бусад үйлчлүүлэгчдээс хүрцэл өчөв. Сургуулийн ажилчид дараагийн удаа ирэхэд нь онцгойлон дайсан гэж амлаад тоосгочдыг гаргав. Бусад зочдодоо чирэгдэл учруу Хьюгогийн бизнес хөрч яваач одоо энэ нь хамаагүй байлаа. Залуу эзэн Лосийн энд амар амгалантай болж чадчихвэл энэ хохирол юу ч биш юм. Лосийн олны өмнө гараагүй утсан хатл Хьюго түүнийг таньсанд үнэхээр гайхаж байлаа. Гэхдээ иймэрхүү лойрын бизнест амьд өртөхийн тулд энэ зэн сонготой байх нь зайлшгүй шаардлагагүй билээ. Том биетээ эр мэдчихээд гişүү жамжаагүйдээ тэрхэн нэг удаа уучлал гуйлаа. Лосийн зүгээр сэтгэлээ сэргээхээр ирсэн тул ямар нэгэн буруу зүйл байхгүй гэв. Хьюго түүний оваасан өндөр чипнүүдийг харан шавшин магтав. Манай газрын зочдоос ийм их хэмжээний хожиралч чип оваасан хараагүй үнэхээр өдөжээ. Хэрэг Лосийн дөргөцөхгүй бол Хьюго дараагийн өрсөлдөгч нь болж ширээний ард согц зөвшөөрөж хүслээ. 3 дугаар залуу эзэн том биетээ эрийг тоглоомоо өвчтөшгийг уриалав. Хьюго бэлтгэгдсэн найрсаг инээмсэглэл тодруулсан. Залуу эзэн төрөхгүй ч сорсон хідэн бихий харуулъя. Химэн дараахан өгүүлв. Тэгсгүй яах вэ? Мөрөдөө тоглоомын газрын менежертэй үзэгдэх нь цаг нөхцөхөд хангалттай байлаа. Тэрхүү том биетээр бүхнийг дарамтж байгааг мэдэрсэн Ханс эзнийхээ чихэнд хэдийн хангалттай мөнгө олсон тул чипээ салуулаад эндээс яцгаая гэж шинжлээ. Түүнд тэр сорвтой эр үнэхээр муухай санагдаад байв. Ханс шилтгэнд олон аимшигтай хүмүүсийг харж байсан тул энэ нэрийг үнэхээр аюултай нэгэн гэдгийг шууд хадарчээ. Ялангуяа Хьюгогийн харц Хансын зүрхийг зүсэх шиг болсон бөгөөд тийм харц үнэхээр хор байдаг үлээ. Хансын язгууртны гэрт зарц хийсэн он жилүүд талаар өнгөрөөгөөд Лосян сэтгэл хангалуун байлаа. Хансын зүүн сонгороо мэдэрсэн бүх зүйл үнэн байсан юм. Хар шарк Хьюго гаднаа илдэг инээмсэглэж болгоч тэрээр энэ хачийг зүгээр ч нэг аваагүй илээ. Лосяны өмнөх амьдрал Хьюгогийн нэр далд ертөнцийг байгаа шин гамшиг мэдчирээдэг байв. Түүний замнаш баштыг нутаг гэсгэрийн нэгэн хотын харахаа арын гудамжнаас ихэрсэн төвхтэй. Тэрээр өөрийн ширүүн бөгөөд чирэг биеийг ашиглан дайснуудын хацсыг урсгадаг байжээ. Хүчирхийлж болсон зайлш мөхийг хөслөсөн тэрээр хэний ч засаж чадамгүй хүч болон хувирсан юм. Хар шарк Хьюго нэрд гарч зартай нэгэн болоход их хугацаа ороогүй бөгөөд тэрээр мөрөдөө тоглоом хууж бас 8 захиалгад алсахад гар төрөх болов. Тэрээр хамгийн өндөр ашигтай ямар ч хамаагүй гинт хэрэгтөө сонин ордог байлаа. Хэрцгий аргуудын тусламжтайгаар тэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлж 5 нот дэвсгэрийн далд дэвшинцийг захирсан шөний хаан гихт болжээ. Сүүлд нь тэрээр эзэнт гүрний мөхийг ашиглан өөрийгөө л гагшгүүр болгосон юм. Ус төрийн нарийн зал мэхээр тэрээр өөртөө барааны хэрэгмийг авч чаджээ. Тэрээр эмх замбараагүй цаг үед хамгийн түрүүнд тасан цавцаж эзэнт гүрний аимшигт дайны нойрдын нэг болж хувирсан билээ. Гэвч яг одоо бол хар шарк Хьюгодаас дэвшинцэд дөнгөж хөл тавьж бөө шин цэрэг төдий байна. Гэвч түүнийг маш аюултай ир гэдгийг энэ нөгөөсөхгүй. Өнөөдөр тэрхүү цас туснаас зэрлэг акушиг өгөөш хайж барих цаг нь иржээ. Ширээн дээр хүзэр болон уул мэд чихнүүдийг өрөөд Лосян энгийн нэгэн хүзрийн тоглоом тоглохыг санал болгов. Хьюго үүнийг зөвшөөрөөд бооцооны хязгаар тогтоохгүй хайг нэмж хэллээ. Тэрээр Валтикийн гэр бүлийн залуу эзнийг өчүүхэн бооцоогоор уйдмаргүй байна гэжээ. Лосян энэ нөхцөлийг баяртайр зөвшөөрсөн бөгөөд өөртөө нижир хэлээр ярихын олцсон зүгээр баяртай байв. Дотороо бол Хьюго Лосяныг зөвхөн гэр бүлийнхээ нэрээр томорсон жирийн нэг нусхаа бицаан гэж харж байлаа. Өөрийнх нь хийсэн тэр амгалан үс сэргээд хүзүүг нь боох хөцөө болно гэдгийг ч мэдэхгүй мөнхөггүй гэж бодов. Дийлэр тэдэнд хүзэр тарааж хөвсөд өрөөнд дөхмөл намгүн байж тогтлоо. Үнэн дээр тэр бацааныг өмнөх дээрүүдийг хуухам гэж тэр огт сансангүй. Гэсэн ч Хьюго Лосяны тэр хоцсон мөнгийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадна. Түүний нүдээр бас хэдхэн хожиж хөрсөн гинэн хүүхэд ганц царагдаж ихэж бос усан гүнзгий ангас руу нөхөлнө. Хьюго ирэх хүзэр бүрээр энэ амгалан язгууртан бацааныг хослохыг тэсэн ядан хүлээж байлаа. Тэднийг тоогож авчихын өмнө Лосян ямар нэг зүйлс гинт сансан мэт хайшав. Тэд биенийхээ төрөвчийг хослохоос өмнө Лосян Хьюгогоос нэг зүйл асуумаар байна гэлээ. Тэд анх удаа уулзж байгаач залуу эзэнд энэ гэмт
хэргийн тасгалагч хэдийн таалагдж хийжээ. Орчин тойрны босонгор хөлөөдийнх нь уур амьсгалаар удирд бичиг нь дүгнж болдог билээ. Энэ мөрөдтэй тосомын газар хууль ёсны биш гэдг нь илт байна. Ийм хинжээний дард бизнесийг удирдах нь жижиг хэрэг биш юм. Хэрэг Хьюго хуулийн шугамыг даасан бол Вальтекийн гэр бүл үүнийг ашигт мэдэж цэвэрсгээ хийчих байсан биз. Хьюго өөрийн байр суурьаа мэдж байгаа бөгөөд дээдсүүдийг гомдоохгүй хичээдэг гэж зүтгэв. Лусен Вальтекийн гэр бүлийн гишүүн байж олгоч өөрийгөө тийм хуучинсаг нэрэн биш гэдгээ хар шаргт хэллээ. Дээгүр доогуур тойрч ярьдгүй Лусен түнэс шулуухан хариулт нэхв. Тэрээр Хьюгог хизэнээс мас үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдхийг хүслээ. Хар шаргт нүд цавчирхүүгээр тэр бацааныг яг юуны тухай яриад байгаа гэсэн. Лусен нэг Вестрад битгэрдэж буй тэр зүйлийг зохиолоход Хьюгогийн дотор пар хийгээд явчаа. Вальтекийн 3 дугаар залуу эзэн Хьюгогийн нууцаар хийж исэн хууч бус мансруулах бодисын тухай мэдж байгаагаа гинтэнд эргэж орхилоо. Энэхүү үнний бөмбөг тэрхүү газар доор хүрээний агаарыг сарч өшигж болов. Хаалханы дэргэд завсах харуулууд хүртэл мэл гайхаж хоцорлоо. Тэдэн дундаас Ханс хамгийн их цачирсан бөгөөд энэ нь царайн дээр нь ирд байв. Хьюго зөв хариулт болохоор тархиа хашгирч байхдаа хүзрээ ширээн дээр алдчихлаа. Эцэст нь тэрээр мэдэн бодлохоо шийдсэн ч гацаж төдөрч жоохон түүнийг сандагсныг ичтгэн. Чипэрэ ортон сох зуураас Лусен өрийн сэжийг улам ташруулав. Тэрээр залжин нэмсэрэлж Хьюгод энэ захиалгыг Марко зохон өгсөн гэдгийг ч мэдж байгаагаа нэмж хэлв. Тэрхүү мансруулах бодисыг тэр хууч бус хар тамхины сүлжээгээр Вальтек нутгийг доргож байна. Тэрээр Марзин энэхүү яваргүй аргыг огт таашаахгүй байлаа. Түүний бодлоор язгууртан гэр бүлүүдийн дунд давж болохгүй заа гэж би. Тэрээр Хьюгогоос өөртөө нэжиж бодтой байгаа эсхийг асуув. Лусены энэ уралдыг харах өнцгөөс үзвэл хар шаркийг илүү сөрхий гэж үзэх нь зүуд нийцэн. Вальтек нутагт ийм төвшөрч хэрэг үлдэж зүрх зэрэг түүнээс өөр хүнд байх байлээ. Хэрэг ганцхан зүйл буруутж тэр баригдуулж их гүнтэй холбоотой бүх хүн түүнийг хэрж татах болно. Их гүнгийн мэдж байх бүх цэрэг хүч түүнийг нохоо шиг ангуйсан харцаагүй. Яг одоо Хьюгогийн толгой дотор замбрааг оргиж байв. Хэрэг тэр буруу үг хэлбэл өөх ба бүх зүйл нь ижлэгдэх эрсдэлтэй. Энэ хавьд Вальтек гэр бүл бол толгойч хамгийн аюултай байсан юм. Юутынхоор бол энэ хэрэг дахин 2 жилийн турш илэрхгүй байх байсан юм. Тэр үед их гүн өрийн нутагт эсэрч шинэ хар тамхи тархсан тухай дэрэнгүү тайлан хүлээн өгчээ. Жиг хар шаркийн баазыг дайрахаар илгээгдсэн цэргүүдийн нэг байсан ч тэд хоцорсон байв. Хьюго өрөндөө хууль бус ажиллагааны ямар ч мөр үлдээгүй хэдийн хотоос сарган зайлсан байлаа. Лусены тэр үед тохирч байсан туршлага нь одоо харин ч хэрэг болж байв. Бүх зүйл шиж тод болсон ч Хьюго ямар нэгэн үйл ойлголцол харсан байх хэмээн зүтгэв. Тэрээр өөрийгөө жижиг мөрөдтэй тоглоомын газар хідэн засалтуудаарт менежер тос хар тамхинд хизээч гарт өрөхгүй гэв. Тэрээр өөрийг нь хорлохын тулд атаархсан өрсөлдөгч нь ходол цөөвөг тарааж байгаа хэмээн итгэжтэй хэлв. Хэрэг боломж олдвол тэрхүү цөөвгний их сурвалжийг өөрөө ажилруулна гэж амлав. Наад там ир бууж өгөхгүй байсан тул Лусын төхөнд баг зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл нэмж хэлв. Тэр Хьюгогоос ажиллуулж байсан буданы тэрмэн жирийн нэгдэлхүүр цайзын гаднах нууц тонёрн зүгээр цогтгоцсон байсан уу гэж асуув. Лусын эцсийн удаа анхны асуултынхаа хариултыг шаардав. Тэд олноор үйлдвэрлэх шатандаа төхөж байгаа юу? Хьюго санд дээрээ гүцчихлаа. Тэрээр яахан аргагүй мад тавилах байж доров. Энэ хүү хуурамч дэлгүүр болон нууц самын талаар мэдж байна. Хэрэг тэр энэ хүртэл мэдж байгаа бол одоо шалтгаан тооцох нь ямар ч нэмэргүй. Зэвсэг амт шиг болон шахагдсан Хьюго гүнгийн 3 дахь хүүг яг одоо энд авчт юм уу гэж бодов. Түүний хүмүүс хэдийн нуусан зэсгээ хараад ирсэн байлаа. Хамгаалалтгүй язгууртан бацааны ганц технологиор амархан ажиллана. Лусын хар шаркид хандан дараа нь харамсалтай хийхээс өмнө сайн бодхыг санаалав. Тэд чипний оронд амь насаараа мөрөдсөж байгаа штэ. Тэр Хьюгод энэ байр суурьнд хэрхэн хүрснээ бодож дараагийн асуумаа хийхийг санууллаа. Том ирэхгүйн Сигмоны хүүг ална гэсэн тэний бодлоо орхив. Хэрэг тэр баригдвал магадлал маш өндөр тулж өвчийг гойх нь харин ч нэг үсэж болох байдалд орох байлаа. Тэрээр амиа аврахын тулд нэр төрөө омөртөн өвдөсөвдөв. Тэрээр их гүнгийн хэрэгнээс өсөхийг чинь сэтгэлээсээ гойлаа. Залуу эзэн Батлан хүлэг Баатрууд дагуулж хаалгах ширхгийн орондынхад өөрөө ирснийг тэр гадарчээ. Хэрэг Вальтек гэр бүлийн бүсэд гişүүд түүнийг гэнт хэргийг мэдсэн бол түүний толгой хэдийн хийсч байсан юм. Одоогийн байдлаар Лусын түүнийг нохоо болж гэвэл тэр нохоо болоход бэлэн байв. Хэрэг Лусын хоц гэвэл тэр хоцох болно. Мөрх гэж тушаавал тэр мөрхөн. Хьюгогийн хүмүүс түүний ард жагсаж боссынхоо хамт бүхийж гуйж эхлэв. Ирээдүйд эзэнт гүрний хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болох тавилантай эрийн байж доров. Бага зэрэг тунгасны эцэс Лусын тухтай судлаасаа босов. Ийм хэрэгцээтэй нохоог дэрэгтэй байлгах нь тийм ч муу санагдсангүй. Түүнд яг л өөрийнх нь үгээр хөдлөх чадвартай гар хөл хэрэгтэй байсан юм. Үүнийг сонсоод Хьюго түүний үг болохныг дагна гэж андхайлав. Гэвч Лусын Хьюго шиг хэмжээний хүнээс тийм зүйл хүссэнгүй. Энэ нэрээ уйдахтай байх болно. Хар шаркий зүгээр нэг анч нохоо шиг байгаад хизээч сэтгэл ханахгүй гэдгийг гэр мэдэж байв. Лусын гож буй эрсүү өвчлэн харж хоёр талдаа ашигтай илүүдээр тохиролцоо санаж
асууж болох. Тэр хөвөөгөөс оронд нь Хүлэгбаатар болж үзхийг хүсэж байна уу гэж асуув. Энэ үгийг сонсох нь хар шаркийн дотор нуугдмал сэтгэл хөдлөлийг хөдөлгөв. Бусад хөвгүүдийн аж тэрээр нэгэн цагт Хүлэгбаатар болохыг халзавчлаа мөрөддөг гэжээ. Эцэст нь тэрээр энэхүү биешгүй хоосон мөрөдлөө орхиос өөр аргагүй төрсөн юм. Цаг хугацаа өнгөрөх тус амьдралын үнэн төрөх түүнд илүү тодорхой болов. Тэр хичнээн ур чадвар сууж хүчрхэг болоод эзнийхээ төлөө амиа зэлсласан ч тэдний нүдэнд дор тариачин хിവэ байв. Тэр бол жинхэнэ эрх мэдрэмтнүүдийн ашиглаад хайдаг хэрэгсэл зүгээр нэг хэсэг хүчин байлаа. Өөрийн хинждаас гадуурх төрөлхийн гарт үслээсээ болоод гэр хичнээн цасуурсасан ч мөрөдөлтөө хүрч чадахгүй байв. Гар зүслийнхээ дарамтыг зүсын хэрхэн даван хувь заяагаа эргүүлэх бол хамгийн шийдвэр сүмж ойртож байна. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэж дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань энэ дараагаар хаж өгье. Таалагдсан бол лайк дарч сувглуу маань заавал бүртгүүлээрэй.